Өдрийн мэнд дурсамж таараатай. За энэ удаагийн уншлага маань та бүгдийн сахиусны зөвлөгөө гэдэг сэдвийн дор хийгдэж байгаа уншлага байгаа. Ерөнхийдөө 2-3 сар дотор танд хэрэгтэй байгаа зөвлөгөө, таны сахиуснууд танд юуг анхааруулж гин, юуг зөвлөж гин, юу гэж хэлмээр байна гэсэн ийм уншлагыг та бүхэндээ хийж өгөхөөр бэлдсэн байгаа. За дээрэс нь 2-3 сар дотор танд хэрэгтэй ийм зөвлөгөө байгаа учраас энэ уншлагаа ерөнхийдөө 2-3 сар тутамд шинээр хийгээд ийм тогтмол бичлэг оруулъя гэж бодлоо. За одоо бүгдээрээ групп сонголт руу гарцгаая. 1-р групп, 2-р групп, 3-р групп, 4-р групп гэсэн нийт 4 групп та бүхэндээ бэлдсэн байгаа. Та бүхэн маань эдгээр 4 дүрсийг сонгож байгаад өөрт хамгийн их татагдж буй дүрсээ сонгоод тухайн группийнхаа уншлагыг хүлээн авсансаарай. За 1-р группын маань уншлах эхлээд бэлэн болсон байна. За тарот үзэрлөгөө бүгдээрээ орохоос өмнө би та бүхэндээ та бүгдийн сонгосон энэ орокл хөзөр ерөөдөө ямар утга учиртай хөзөр вэ? За дээрэс нь өнгөнийх нь бэлэгдэл юу вэ гэдэг талаас нь бас тайлбарлаж өгье гэж бодлоо. За энэ орокл хөзөр маань шар болон ногоон гэлөө зохиолсон ийм хөзөр та бүхэн маань сонгосон байна. За тэгэхээр шар өнгө гэдэг маань өөрөө аз жаргал, халуун дулаан, энерги. За ногоон өнгө маань бол илүү амар тайван байдал. За дээрэс нь давхар мөнгөний урсгалын өнгө байдаг. Тэгэхээр та бүхэнд маань магадгүй 3 сар дотор илүү дулаан энергитэй хайр халамжаар дүүрэн бусдад тэрийг илэрхийлсэн, бусдаас хайр халамжийг хүртсэн. За дээрэс нь ногоон өнгө гэхээр илүү нэг юм материалын байдал, мөнгө санхүүгийн хувьд бол ямар нэгэн өсөлттэй ийм сар бол байхаар харагдчихэв. Бүгдээрээ одоо болохоор орокл хөзрийнхөө тайлбарлал руу орцгоё. За орокл хөзрийн маань тайлбар дээр болохоор за энэ хөзөр маань болохоор аюулгүй мэлхий гэдэг нэртэй хөзөр юм байна. За тэгээд энэ хөзрийн маань гол утга учир нь болохоор хязгааргүй боломжууд, за дээрээс нь сэтгэлийн амар амгалан байдал, элбэг дэлбэг байдлыг ерөөдөө хүлээж авах. За дээрээс нь хүлээлтийн нэг юм баяр баясгалан гэдэг зүйлийг мэдрэх гэсэн утгатай хөзөр байна л та. Тэгэхээр надад энэ хөзөр дээр хамгийн ихэнд орж ирсэн мессеж нь болохоор за та бүхэн дундаас 1-р группыг сонгосон хүмүүс дундаас магадгүй ямар нэгэн зүйлийн хариу хүлээж байгаа хүмүүс, за визний хариу, ажлын хариу ч гэдэм үү те. За эсвэл хэн нэгнээс ямар нэгэн мессеж захиа хүлээж байгаа хүмүүс байгаа бол энэ хариулт бол танд бол маш юм аз жаргалтай байдлыг, элбэг дэлбэг байдлыг, амар амгалан гэдэг зүйлийг бол авчрах нь бол тодорхой учраас та бүхэн маань энэ зүйл дээр сэтгэлээ хэд их чилээлгүйгээр ерөөхдөө хүлээх хэрэгтэй гэдэг утгатай хөзөр бол гарч ирсэн байна. За дээрэс нь гол утга учир нь бол ямар нэгэн байдлаар танд 1-3 сарын хугацаанд дотор танд амар амгалан гэдэг зүйл, сэтгэл зүйн болон бие махбодын те амар амгалан гэдэг зүйл, дээрэс нь элбэг дэлбэг байдал гэдэг зүйл маань бол танд бол ирнэ. Тэгэхээр энэ зүйлийг хүлээж авахтай бэлэн бай. Энэ зүйлийг хүлээж авахын тулд ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй гэсэн ийм одоо мессежтэй хөзөр. Тэгэнгүүт яхахгүй эд баялаг гэдэг зүйл маань энэ ногоон өнгөтэйгөө, за дээрэс нь амар амгалан халуун дулаан энерги гэдэг зүйл маань энэ шар өнгөтэйгөө бас айгүй зохирч байгаа гэж бол харагдчих байна. Яхахгүй өнгөний болон энэ орокл хөзрийн маань утга бол хоорондоо бол маш сайн таарж байна. За одоо бүгдээрээ тарот хөзрийнхөө мэрэг рүү орцгоё. За би энэ удаагийнхаа уншлага дээр ерөөхдөө сахиусны зөвлөгөөн дээр нийт 6 хөзөр бол гаргаж өгье гэж бодлоо. За 1-р группыг сонгосон хүмүүсийн маань тарот хөзөр дээр гарч ирсэн хөзрүүдээ харах юм бол за devil, hermit, за дээрэс нь хатны аяга, 3-ын аяга, 5-ын аяга, за дээрээс нь савааны хөзөр маань бол гарч ирсэн байна. За тэгэнгүүт 4-ийн хөзөр болон хермит хөзөр маань бол гарч ирснээр 1-р группыг сонгосон хүмүүс маань магадгүй энэ 1-3 сарын хугацаанд та бүхэн маань таны сахиуснууд бол таныг юм бодлын болон за дээрээс нь таны энергийг сорж байгаа. За дээрээс нь хит донтох, хит хамаарах тийм үү ийм нэг юм харилцаанаас ерөөдөө хол байхыг энэ зүйлийг нэг юм таслан зохицоох хэрэгтэй гэдэг утгатай хөзөр бол гарч ирсэн байна л да. Таны нэг юм энергийг сороод байдаг харилцаа, найз нөхөд, за магадгүй хосын харилцаа ч гэдэм үү те. Хэд хамаарал нэг юм токсик байдлыг үүсгэж байдаг ийм хүмүүсээс аль болох зайгаа барих хэрэгтэй. Таныг энергийг сороод байдаг хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй. Таныг донтолт хэд хамаарал, за магадгүй зугаа цэнгэлч гэдэм үү тийм үү. Тантай холбоотой нэг юм уулзгаараа шоудыг ч гэдэм үү. Эсвэл нэг уулзгаараа ингээд хийгээд байдаг ийм найз нөхөд байж болно. Эсвэл уулзгалаараа нэг юм та нэг юм дараа нь ямар ч нэг ирч хүчгүй эсвэл өөрөө өөртөө итгэл байхгүй болдог ч гэдэм үү те. Нэг юм энергийн төвшин таныг дороотуулаад байдаг. Энэ холбооснаас ерөөдөө салах цаг нь ирсэн. За дээрэс нь муу хүмүүсээс
энерги сордог энэ хүмүүсээс гадна та өөрийнхөө дотоод нэг юм муу зуршлуудаас бас халдах хэрэгтэй. За магадгүй архич гэдэг юм уу, тамхич гэдэг юм уу. За магадгүй энгийн жишээ авах те эрт унтаж чаддгүй одоо өглөө одоо эрт босч чаддгүй ч гэдэг юм уу. Иймэрхүү нэг юм жижиг сажиг хорт юм зуршлуудаас ерөөхдөө гарах хэрэгтэй. Илүү нэг юм зөв амьдралын хэв маяг руу ерөөхдөө орох хэрэгтэй гэдэг ийм сахиусны зөвлөгөө бол гарч ирсэн байна. За тэгэнгүүт яг энийг манд баттгаад хэр мэт хөзөр гарч ирсэн гэхлээр ерөөхдөө одоо энэ 1-3 сарын хугацаанд гадагшаага энергид зарцуулахаас илүү өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсоод өөртөө илүү төвлөрөх хэрэгтэй. Өөрийнхөө дотоод үнэн мөн чанартай, өөрийнхөө одоо үнэхээр яг юу хүсэж байгаа, яг юу нь болохгүй байгаа, юу нь болоод байгаа гэх мэтчлэн илүү нэг юм дотоод өрлөгөө өнгөх хэрэгтэй гэдэг утгатай ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. Манай 1-р группийн гол хөзрүүд маань. Тэгэхээр гол санаа маань болохоор таны энергийг сорж буй хүн, бодол, зуршлаас салж өөрийгөө хамгаалах хэрэгтэй л гэдэг утгатай ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. За тэгэнгүүт түүний араас за хатны аяга, за дээрээс нь гурвын аяга гэдэг хоёр хөзөр маань бол гарч ирсэн байна л та. Тэгэхээр ерөнхийдөө 1-р группийг сонгосон хүмүүс маань маш ийм мэдрэг, эмзэг, зөөлөн ийм энергийн хүмүүс бол байх нь бол бүр ингээд гарцаагүй байгаа. Яхаа тэгэхээр ингээд аяны хөзөр гарч ирсэн гэхээр альва зүйл чин сэтгэлээсээ ханддаг, альва зүйл өөрийнхөө энергийг 100% зарцуулдаг тий хин нэгэнд ингээд нэг юм энерги болон сэтгэл зүйн тал дээр маш юм одоо нээлттэй ханддаг төрлийн хүмүүс байгаад байна. Тэгэнгүүт энэ зүйл маань яг эргээгээд та хит нэг өөрийгөө 100% хүмүүс зарцуулснаас болоод одоо нэг жоохон өөрийгөө жоохон золиослох ч гэдэм үү, өөрийнх нь энерги жоохон дороотох иймэрхүү байдалд орсон байна. Тэгэхээр хүн бусдад тусалж болно, туслана. Гэхдээ өөрийгөө хамгаалах хэрэгтэй, өөрийгөө золиослохгүй байх хэрэгтэй гэдэг утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. За тэгэнгүүт хошоод 3 аяга гарч ирсэн гэхлээр магадгүй найз нөхөд гэдэг хүмүүсийнхаа хит их нэг юм мэдрэмжийг үүрдэг. За манай найз тэр маань зайлвал болохгүй байхan гинэ. Одоо яана ч гэдэг юм уу те ингээд нэг юм өөрийнхөө одоо ачаагаас хэтэрсэн бусдын ачаанд хит их санаа зовдөг, бусдын мэдрэмжийг өөртөө үүрдэг. За энэ байдал маань ерөөхдөө жоохон хэрэгс хэтэрсэнтэй холбоотойгоор за таны энерги ерөөхдөө жоохон доорцсон байна, доошлоод байна. Тэг ингээд нэг юм энерги одоо нэг юм нөхөх хэрэгтэй, өөрийнхөө сэтгэл зүй, энергийг хамгаалах хэрэгтэй л гэдэг утгатай хөзрүүд бол гарч ирээд байна. За давхар ерөөхдөө Devil болон 3 аяга хоёр маань ингээд бас давхар хошоод эхлэхлээрээ найз нөхөд хүрээлэлд ерөөхдөө жоохон өөрийгөө алдах хандлага байж болцшгүй. Хит их найзуудынхаа төлөө явсаар хагаад өөрийгөө мартах. За хит ийм токсик төрлийн энерги сордог найз нөхд ажлын хамт олон ч гэдэг юм. Ийм хүмүүсээс ерөөхдөө жоохон зайгаа барих хэрэгтэй, өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэдэг утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. За тэгээд магадгүй 1-р группийг сонгосон хүмүүс маань нэг юм сахиуснууд нь юм усны элементтэй холбоотой сахиуснуудтай бас байж магадгүй л санагдаад байна. Аяны одоо хөзөр гарч ирсэн гэхээр магадгүй 1-р группийг сонгосон хүмүүс маань энерги шалгалтыг нь би одоо ингэ хэлж өгөх юм бол байгальд гарахлаар илүү нэг юм гол устай ойрхон, нуур, далайтай ойрхон байх туфтай. Нэг юм усны чимээ сонсголоор тайвширдаг ч гэдэм үү те. За дээрэс нэг юм сар, за далайн хисаа, далайн амтан, за иймэрхүү зүйлүүдтэй илүү нэг юм холбогддог бол ерөөдөө таны сахиуснууд болон за энэ таны сонгосон групп хоорондоо бол маш зөв таарч байна гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр энэ хүртэлх сахиусны мессежүүд маань болохоор бусдад туслах, за дээрэс нь бусдад энерги зарцуулах. За энэ бол угаасаа байх ёстой зүйл. Гэхдээ өөрийгөө золиослохгүй байх, өөрийнхөө нэг юм энергийг бусдад хит алдахгүй байх. За дээрэс нь өөрийнхөө хил хязгаарыг ерөөхдөө тогтоох хэрэгтэй л гэдэг утгатай хөзрүүд бол гарч ирж байна. Тэгэхээр магадгүй 1-3 сар дотор өөрийнхөө энерги дээр илүү төвлөрөөд бусад найз нөхөд ч гэдэм үү, хамт олон ч гэдэм үү, хүрээлэл ч гэдэм үү, те иймэрхүү зүйлүүдээс түр жоохон хойш нь өөрийгөө татаад өөр дээрээ илүү төвлөрөх хэрэгтэй шүү гэдгийг сануулсан ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. За тэгэнгүүт 2 хөзөр маань болохоор доошоо харж гарч ирсэн 2 хөзөр маань болохоор 5-ын аяга, за дээрэс нь Ace of Wands, за савааны хөзөр маань бол гарч ирсэн байна л да. Тэгэхээр магадгүй өнгөрсөн гомдол, за нэг юм харамслаас ерөөхдөө нэг юм айжмаар гарч эхэлнэ гэдэг утгатай хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр энэ зүйл маань альва зүйлийг уучлах. За тэр хүнийг уучласнаар та өөрөө илүү уучлалыг хүлээж авах, өөрөө илүү нэг юм сэтгэлийн амар амгалан олж авах. За өнгөрснийг нэг юм суллах хэрэгтэй, өөрийгөө буруутгаа болох хэрэгтэй, өөртөө ингээд зөөлөн хандах хэрэгтэй, бусдыг уучлах, те өөрийгөө уучлах энерги ерөөхдөө энэ 3 сард бол тань дээр бол явагдахаар харагдаж байна. Тэгэхээр ерөөхдөө 5 аяга маань та бүхэнд
өнгөрснөөсөө холдох, аажмаар ингээд идэгрэх, илаарших гэсэн утгатай хөзөр гарч ирсэн байна л да. Тэгэхээр 1-3 сарын хугацаанд та бүхэн маань өөр дээрээ төвлөрч чадсанаар хэд өнгөрсөнд харамсан одоо харамсал, өөрийгөө суллах, өөрийгөө бодлын хүлээсэнд оруулах, сэтгэлийн нэг юм хөндүүртэй байдал ч гэдэм үү, тийм юм гомдол, харамсал ч гэдэм үү. Иймэрхүү зүйлсүүдээс таны сахиуснууд бол таныг гаргахыг гарах хэрэгтэй, гарахад нь бол тусална гэдгийг энэ хөзрөөс бол харж болж байна. За тэнгуут Ace of Wands маань болохоор доош харж гарч ирсэн байна л та. Тэгэхээр магадгүй одоохондоо 1-р группийг сонгосон хүмүүс дунд маань нэг юм шин эхлэл, нэг юм альва зүйл рүү хүчтэй ингээд орохтой урам зориг ч гэдэм үү, одоо нэг юм яарсан, одоо нэг юм ирч хүч ундарсан энэ байдал маань ерөөхдөө жоохон хаагдсан, унтарсан, хүчгүй юм байдалтай л харагдаад байна л та. Нэг юм гал энерги маань одоо зогссон, ирч хүч гэдэг зүйл маань те ерөөдөө зогссон, тартагтаа тулцсан байгаа, нэг юм энерги шавхагдсан байгаа байдалтай л харагдаад байна. Тэгэхээр ерөөдөө энэ энергийг, энэ хөдрийг те шууд ингэж асаах гэхээсээ илүүтэйгээр өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Өөрийгөө энэ одоо гал энергийг гадагшаа цацаж ирч хүчтэй айгүй бүх зүйл рүү ингээд орохоос илүүтэйгээр энэ галыг өөр дээрээ илүү төвлөрөх хэрэгтэй. Одоо ингээд харах юм бол ерөөдөө Ace of Wands-ийн маань хөзрийн гал энерги, за энэ Hermit-ийн маань саваа болон энэ гал дээр бас тэнглүүн дээр бас гарч ирсэн байдаг. Тэгэхээр та бүхэн маань энэ энергийг гадагшаа зарцах гэхээс илүүтэйгээр өөрлөгөө илүү анхаарах хэрэгтэй. Яарах хэрэггүй, хүчлэх хэрэггүй те. Ерөөдөө нэг юм өөрийнхөө энергийг ингээд дарах. За энэ сахиус ерөөдөө те өөрлөгөө илүү төвлөрүүлэх хэрэгтэй шүү. Өөрийгөө дотоодоос илүү ингээд нэг юм дээшлүүлэх, өөрийнхөө дотоод гэрлийг асаах хэрэгтэй л гэдэг утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. За ингээд 1-р группийн маань бол сахиусны зөвлөгөөний уншлага маань бол дуслаа. За дараагийн бичлэг хүртэл баяртай дурсамж тараталаа. 2-р группийн маань уншлага хэлэхэд бэлэн болсон байна. За 2-р группийнхаа тарт хөзөр рүү орохоос өмнө та бүгдийн сонгосон энэ оракл хөзрийнхөө утгыг, бэлэгдлийг нь бас тайлбарлаж өгье гэж бодлоо. За энэ хөзөр маань өөрөө улаан, шаар, цэнхэр, цагаан гэсэн 4 өнгөний хосдолтой хөзөр та бүхэн маань бол сонгосон байна. За тэгэхээр энэ 4 өнгөний бэлэгдэл маань болохоор улаан өнгө маань өөрөө ирч хүч, гал энергийг бэлэгддэг. За шар өнгө маань баяр баясгалан, аз жаргал, за дээрэс нь ийм халуун дулаан энергийг бэлэгдсэн өнгө байдаг. За цэнхэр өнгө маань болохоор сэтгэл зүйн тал дээр илүү амар амгалан, тайван, за нэг юм урсгалаараа байхыг одоо бэлэгдсэн байдаг бол цагаан өнгө маань болохоор цэвэр ариун байдал, чин сэтгэл гэсэн ийм бэлэгдэлтэй өнгөтэй хөзрийг бол та бүхэн маань сонгосон байна. Тэгэхээр магадгүй та бүгдийн сахиуснууд та бүгдэд хэлж байгаа үг нь энэ 3 сард бол маш ирч хүчтэй, аз жаргалтай, тайван тогтун, чин сэтгэлээсээ эдгээр зүйлүүдийг бүгдийг нь юм цогцлуулсан сар байхаар бол харагдаж байна. За энэ хөзрийн маань гол утга учирыг ингээд харах юм бол хүч чадлын их усвэр, бие даасан байдал, за дээрээс нь харизм, амьдралын баяр баясгалан, тэтгэгч ийм утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр яхахгүй энэ номны утга, хөзрийн маань утга, за дээрээс нь өнгөний бэлэгдэл хоёр маань бол ерөөхдөө маш юм таарсан харагдаж байна. Энэ 3 сарын хугацаанд таны сахиуснууд бол маш юм ирч хүчтэй, бие даасан байдал нэмэгдсэн тийм үү, энэ улаан өнгөний, за дээрээс нь баяр баясгалантай байдал, за сэтгэлийн амар амгалан, альва зүйл нэг юм чин сэтгэлээсээ хандах, урсгалаараа байх, хөдөлгөөнд орсон ийм мэдрэмжтэй хөзрөл та бүхэн манай сонгосон байна. За дээрээс нь энэ хөзрийн маань зураглалыг харсан ч гэсэн нэг юм мөнхийн хөдөлгөөнтэй дүрстэй байгаа штэ. Тэгэхээр альва зүйлд юм гацсан байсан зүйлүүд маань хөдөлгөөнд орох гэсэн утгатай бас байж болцсохгүй харагдаж байна. Ямар нэгэн зүйлийг хүлээж исэн бол тэр зүйл маань жоохон нэг юм гацсан байдалтай ч гэдэм үү те. За хосын харилцаа байж болно. За ямар нэгэн ажил хэрэг сурлага ч гэдэм үү ингээ нэг юм жоохон гацсан, удааширсан ийм байдалтай зүйл маань ерөөхдөө хөдөлгөөнд орно гэдэг гэсэн дүрслэлтэй бас хөзөр та бүхэн манай сонгосон байна. За одоо бүгдээрээ хөзөрлөөгөө орцгоё. Тарат хөзөр дээр маань за би тарат хөзрөөс дээрээ групп болгон дээрээ нийт 6 хөзөр бол гаргаж ирж байгаа. За ингээд гарч ирсэн хөзрүүдтэйгээ танилцах юм бол Knight of Pentacles, Page of Cups, Ace of Swords, за дээрээс нь мөнхөг болон Magician эцэдний хөзрүүд маань болохоор хоёулаа доошоо харж гарч ирээд Knight of Swords маань болохоор дээш харж гарч ирсэн байна. Яг ингээ харах юм бол хоёр их хөзөр маань хоёр их аркан маань болохоор доошоо харж гарч ирсэн байна л та. За их арканыхаа хөзрүүдээс ингээ тайлбарлах юм бол за мөнхөгийн хөзөр маань болохоор энэ 3 сарын хугацаанд альва зүйл ерөөдөө яарах хэрэггүй.
За дээрэс нь нэг юм эрсдэлтэй алхам хийхээс ерөөдөө жоохон болгоомжлох хэрэгтэй гэдгийг сануулж байгаа хөзрөл байна. Тэгэхээр нэг юм бодлогогүй шийдвэр гаргахаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Аливаа зүйл маш их юм толгоогоо ажилуулах хэрэгтэй. Илүү нэг юм логик сэтгэлгээтэй, илүү нэг юм бодит үнэнг харсан. За дээрэс нь нэг юм хин нэгний худал үгэнд автах гэхээсээ илүүтэйгээр илүү өөрийнхөө дотоод бодолд илүү нэг юм уул суурьтай, ийм баримт нотлохоотой зүйлд бас шийдвэр гаргах хэрэгтэй. Илүү нэг юм фокуслах хэрэгтэй гэсэн санаатай Ace of Swords манаас гарч ирсэн байна. За тэнгууд араас нь Magician хөзөр маань гарч ирсэн. За тэнгууд хин нэгний нэг юм худал үгэнд бас автах гад байх вэ гэдгийг бас анхааруулж байна. За дээрэс нь Magician хөзөр маань болохоор эрч хүчээ өөрийнхөө энэ энергийг буруу зүйл рүү ашиглах вэ. За дээрэс нь бусдад хит их итгэх, бусдад хит их өөрийн эрх мэдлийг өгөх ч гэдэм үү те. Ерөөдөө энэ зүйлээ илүү нэг юм анхаарах хэрэгтэй гэсэн анхааруулгын хөзөр маягаар бол орж ирсэн байна. Тэгэхээр эхний гарч ирсэн энэ 3 хөзрөө харж ирэх юм бол аливаа зүйлд хит нэг юм эрсдэлтэй алхам хийхээс өмнө илүү сайн тунгааж бодох хэрэгтэй. Хин нэгний худал үгэнд ч гэдэм үү те нэг юм гадны нөлөөнд автахаас өмнө өөртөө илүү бодлоготой хандах хэрэгтэй. Хин нэгний үгэнд итгэхээс илүүтэйгээр ийм баримт нотлохоо гэдэг зүйлд илүү анхаарах хэрэгтэй гэсэн ийм 3 хөзөр бол гарч ирсэн байна. За тэгэнгүүт хамгийн ихэнд болохоор Knight of Pentacles маань гарч ирсэн. За тэгэхээр Knight of Pentacles маань болохоор яг таны сахиуснууд юу хүсээд байгаа вэ гэхлээр хэд бодлогогүй хурдан хөдөлгөөнтэй алхам гэхээсээ илүүтэйгээр ийм доктортой алхамыг, доктортой зүйлд, доктортой харилцаа, доктортой найз нөхөд, доктор сууршилтай ажил ч гэдэм үү те иймэрхүү зүйлүүд дээр илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй. Яг ийм алхамаар урагшилсан за ийм доктортой удаан энергитэй ч гэдэм үү иймэрхүү зүйлд илүү анхаарах хэрэгтэй шүү. Хэд хурдан одоо нэг юм гинтийн одоо нэг юм эрсдэл үүрэхээр ямар нэгэн зүйл хийхэд бол толгоогоо илүү сайн ажиллуулах хэрэгтэй шүү гэдэг хөзөр бол гарч ирж байна. Эрсдлээ тооцоолох хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар нэг юм гинтийн мөнгөтэй хурдан болохын тулд мөрөөдө тоглох ч гэдэм үү эсвэл ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулах ч гэдэм үү те иймэрхүү зүйл гэхээсээ илүүтэйгээр удаан хугацаанд үр өгөөжтэй зүйл дээр илүү анхаарах хэрэгтэй шүү. Илүү төвчээртэй байх хэрэгтэй. Аливаа зүйл дээр илүү газардсан юм энергитэй байх хэрэгтэй. За дээрээс нь нэг юм яарахгүйгээр зоригтой хүрнэ гэдгийг бол сануулсан ийм хөзөр бол гарч ирж байна. За яг энэний араас болохоор Page of Cups маань гарч ирж байна. Тэгэхээр нэг талаас таны нэг юм сэтгэл маш зөөлөн за дээрээс нэг юм догтлсон мэдрэмж бол төрнөө гэдэг утгатай хөзөр гарч ирдэг юм л да энэ 3 сарын хугацаанд магадгүй нэг юм романтик талаасаа танд нэг юм догтлсон мэдрэмжийг хин нэгэн танд төрүүлэх за та өөрөө догтлох хин нэгэн сэтгэл алдрах ч гэдэм үү те иймэрхүү зүйл бас болж болцсошгүй тэгэнгүүт нөгөө талаас энд Ace of Swords-тойгоо нийлэхлээр илүү нэг юм бодит үнэнг харах шаардлагатай шүү. Хит сэтгэл хөдлөл, хит нэг юм догтлсон мэдрэмжнээсээ болоод тэр хүний үнэн олж харахгүй байх вэ? Тэр хүний нэг юм худал хуурмаг үгэнд нь автчих вэ ч гэдэм үү? Ийм анхаарлын хөзрүүд бол гарч ирээд байна л та. Заавал энэ хөзөр маань хосын харилцаан дээр бас гэхгүй. За шинэ хүн одоо хайр сэтгэлийн харилцаан дээр гэхгүй өөр дээрээ байж болно. Тэгээ өөрийнхөө нэг юм догтлсон, өөрийнхөө нэг юм хиймээр байгаа ч гэдэм үү? Нэг юм сэтгэл хөдлөлийн байдлыг энэ ухаалаг байдал логик ухаанаараа жоохон дарах хэрэгтэй шүү. Тэнцвэржүүлэх хэрэгтэй шүү. Хэд ийм сэтгэл хөдлөлөөрөө дээшээ хөөрсөн, хэд их догтолсон, хийсвэр төсөөлсөн те энэ зүйлийг газардуулах хэрэгтэй шул гэдэг утгатай хөзрүүд бол гарч ирж байна. За тэгээд ерөөдөө таны сахиуснууд бол сэтгэл хөдлөлөө тэнцвэржүүлэх. За дээрэс нь худлаа найдвар тэгч гэдэм үү. Тиймэрхүү зүйлээс ерөөдөө сэрэмжлэх хэрэгтэй гэдэг ийм утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. За тэгэнгүүт энд болохоор Eight of Swords маань гарч ирсэн байна. За тэгэхээр өөрийгөө ерөөдөө нэг юм хязгаарлах, юм бодлын хүчээр өөрийгөө хязгаарлах, зарис нь би өөрөө чадахгүй юм байна, би ингэхгүй юм байна, бүтэхгүй юм байна гэсэн нэг юм итгэл үнэмшил өөртөө ингээд суух гад хийж болцсохгүй. Тэгэхээр өөрийгөө хит их бодлын хүлээст оруулаад өөртөө итгэлээ алдаж бас болохгүй шүү гэдэг ийм анхааруулгын хөзрүүд бол гарч ирсэн байна. Хит одоо юу гэдэг юм бусдын үгэнд автах, өөртөө итгэлгүй болох ч гэдэм үү те. Иймэрхүү зүйлүүдээс бас болгоомжлох хэрэгтэй гэдэг ийм сахиусны зөвлөгөөнүүдийн хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр энэ 6 хөзрүүдээ ингээ харах юм бол яг нэг юм төөрөгдсөн байдлаас
өөрийгөө цэвэрлэх хэрэгтэй байх нь байна. Өөрийнхөө оюун ухааныг илүү сайн ажилуулах хэрэгтэй байх нь байна. Өөрийн хүчээ эргүүлж авах хэрэгтэй байх нь байна. Илүү доктортойгоор урагшлах. За дээрэс нь хин нэгэнд нэг юм жоохон автах гадэж болцсошгүй учраас хин нэгний худал өгнө ч гэдэм юм те. Автах гадэж болцсошгүй учраас энэ тал дээр илүү анхаарах хэрэгтэй. За тэгээд эрсдэл гэдэг зүйлийг аз турших гэдэг зүйлийг ч юм уу те. Иймэрхүү зүйлүүдээс аль болох энэ 3 сарын хугацаанд хол байх хэрэгтэй шүү. Аз туршихаас ерөөдөө холдох хэрэгтэй. Тэрнээс илүү өөрийн ухаан, илүү нэг юм дотоод хүчиндээ итгэх хэрэгтэй гэсэн ийм сахиусны зөвлөгөөнүүд бол 2 дугаар группийнхэнд маань бол ирсэн байна. Тэгэхээр энэ 3 сарын хугацаанд хэд хурдан одоо дотносох, хин нэгнтэй харилцаанд дотносох, эсвэл хэд хурдан байдлаар мөнгө олох ч гэдэм юм те. Нэг юм хурд гэхээсээ илүүтэйгээр ийм ухаан болон доктортой байдал гэдэг зүйл дээр илүү анхаарах хэрэгтэй гэсэн ийм сахиусны мессежүүд бол гарч ирсэн байна. За ингээд 2 дугаар группийн маань сахиусны зөвлөгөө бол ингээд дуслаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай дурсамжтай тавилаа. 3 дугаар группийн маань уншлага хэлэхэд бэлэн болсон байна. За бүгдээрээ тарот үзэрлөгөө орохоос өмнө та бүгдийн сонгосон. За энэ оракл хөдрийнхөө гол утга учиртай бас танилцъя гэж бодлоо. За энэ гол утга учираа харахаас өмнө за энэ зураглалыг харах юм бол шар шувуу байна. За маш олон цэнхэр өнгийн за ийм шар шувуу. За тэгэнгүүт толгой нь бас арай ингээ хажуу тишээгээ одоо гэлжижсэн те ийм байна. Тэгэхээр ерөөдөө альва зүйлийг энэ 3 сарын хугацаанд таны сахиуснууд арай өөр өнцгөөс харж нэг үзээрэй. За дээрээс нь цэнхэр өнг байгаа учраас цэнхэр өнг маань өөрөө дотоод зүн бэлэг, зүн совин, за дээрээс нь урсгал ус мэт ийм зөөлөн байдлыг дотоод амар амгалан гэдэг утгатай өнгө байдаг. Тэгэхээр ерөөхдөө энэ 3 сарын хугацаанд ямар нэгэн зүйлийг болохгүй байгаа зүйлийг арай өөр өнцгөөс олж харах. За дээрээс нь илүү амар тайван байдал, өөрийнхөө дотоод руу илүү гүнзгий одоо нэвтэрч тэ илүү нэг тайван байдлаар альва зүйлд хандаарай гэдгийг сануулсан ийм бэлэгдэлтэй өнгөтэй зураглалтай хөдрийг та бүхэн маань сонгосон байна. За одоо болохоор энэ хөдрийнхөө гол утга учирыг харах юм бол зүүн совингийн шар шувуу гэдэг нэртэй хөдөр юм байна. Тэгэхээр энэ хөдөр маань өөрөө гүн ухаан, за дээрээс нь харанхуйг нэвт харах чадвар, хурц ажиглалт, төвлөрөлт, за гэсэн утгатай хөдөр юм байна л да. Тэгэхээр яхаа аргагүй өөрөө зүүн совин дотоод дуу хоолойг илүү сайн сонсох хэрэгтэй байх нь байна. За альва зүйлийг маш сайн ажиглах, өөртөө төвлөрөх те илүү нэг юм логик сэтгэлгээгээсээ гадна давхар өөрөө юм зүүн бэлэг гэдэг зүйлийг бас давхар ажиглах хэрэгтэй, сонсох хэрэгтэй. Өөрөө дотоод дуу хоолойг дотоод тэр гүндэгтэй тэр нууцыг тэр чимээг өөрөө дотоод ертөнцтэй ерөөхдөө илүү сайн холбогдох хэрэгтэй гэсэн утгатай хөдрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр таны сахиуснууд бол таныг өөрөө дотоод дуу хоолойг өөрөө мэдрэмжийг илүү даах хэрэгтэй гэдэг ийм зөвлөгөөний хөдрүүдийг бол 3 сарын хугацаанд бол танд өгч байна. За одоо бүгдээрээ тарот үзэрлэг орцгоор тарот үзэр дээр маань болохоор та бүгдийг яг энэ 3 сарын хугацаанд таны сахиуснууд яг ямар үгийг хэлхийг хүсэж байгаа вэ? Юун дээр дэмжих одоо хүсэж байгаа вэ гэдэг талаас нь бүгдээр олж мэдцгээе. Одоо группийн маань тарот үзэр дээр гарч ирсэн хөдрүүдтэй танилццгаая. За 8-ын зоос, 2-ын саваа, за импресс хөдөр маань доошоо харж гарч ирээд, 4-ийн саваа, тавар хөдөр маань доошоо харж гарч ирээд, за тэгээд 10-ын зоос гэсэн ийм 6 хөдөр маань бол гарч ирсэн байна. Би сахиусны зөвлөгөөн дээр болохоор групп болгон дээр 6 хөдрийг бол гаргаж ирж байгаа. За эхлээд их аркануудаас эхлээд тайлбарлая гэж бодож байна. За хамгийн ихэнд болохоор импресс үзэр маань бол доошоо харж гарч ирсэн. За тэгэхээр энэ 3 сарын хугацаанд таны сахиуснууд юун дээр анхаараарэ гэж байгаа вэ гэхлээр хит их өөрийгөө ядраах үедээ, хит их өөрийгөө орхигдуулах үедээ, өөрийгөө хайрлахаа мартах үедээ, өөртөө цаг завыг гаргахаа мартах үедээ гэдэг зүйл дээр та бүгдээр бол сануулга өгч байна. Тэгэхээр энэ 3 сарын хугацаанд өөрийгөө хайрлахыг мартаж болохгүй байх нь байна. Өөрийгөө үл тоож болохгүй байх нь байна. Өөрийнхөө эмгтээлийг нэг тийм зөөлөн сэтгэл болон одоо биеийн тэр тэнцвэртэй байдлыг алдагдуулж болохгүй байх нь байна. За дээрэс нь өөрийгөө хит их ядраахаас ерөөхдөө зайлсхийх хэрэгтэй байх нь байна. Тэгэхээр өөртөө амралтыг өгөх хэрэгтэй байх нь байна. Өөртөө зөөлөн хандах хэрэгтэй байх нь байна. Альва зүйлд нэг юм тэнцвэртэй балансыг нь олох хэрэгтэй байх нь байна. Тэгэхээр ерөөхдөө энэ 3 сарын хугацаанд таны сахиуснууд таныг өөрийгөө шахах гэхээсээ илүүтэйгээр тэнцвэрийг барих хэрэгтэй шүү. Ажиллаа хийх үедээ хийх, альва зүйлд оролцох ёстой үедээ оролцох, тэрний дараа амрах үедээ заавал амарч явах хэрэгтэй. Өөрийгөө нэг юм зөөлөн хүчээр ерөөхдөө ангаах, зөөлөн хүчээр өөртөө хандах хэрэгтэй гэдгийг бол энэ хөдөр маань бол сануулж байна.
За таврын өдөр маань доошоо харж гарч ирсэн байна. За тэгэхээр энийг дангаар нь тайлбарлах гэхээсээ илүүтэйгээр энд дөрвийн саваа маань бас гараад ирсэн байгаа учраас хамттан тайлбарлал илүү утга учиртай гэж би бол бодож байна. Тэгэхээр энэ 3 сарын хугацаанд таны сахиуснууд юуг анхааруулж байгаа вэ гэхлээр гэр орон доктортой байдалтай холбоотой ямар нэгэн юм сэдв хөндөгдөхөөр бол харагдаж байна. Тэгэхээр энэ нэг юм том өөрчлөлтөөс зугатах, за эсвэл нэг юм байгаа орчтоо яаж хамгаалахаа мэдэхгүй байх ч гэдэм үү те. Ямар нэгэн иймэрхүү нэг юм жоохон савлгаатай гинтийн зүйл бол магадaltaй харагдаж байна. Гэхдээ энэ зүйлээс бол айх хэрэггүй. Энэ бол яхаа аргагүй. Энэ зүйлийн дараа та бүхэн маань гэр бүл ч гэдэм үү те хосын харилцаа за магадгүй дотоод нэг юм суур хэрэгцээ ч гэдэм үү одоо нэг юм хувийн суур хэрэгцээ, гэр орон, за ажил төрөл ч гэдэм үү иймэрхүү бүх зүйлүүд маань бол эхэндээ хэцүү байх болох ч гэсэн дараа нь таныг хамгаалах, таны арт талд түшиг толгоор болох энэ одоо мэдрэмж бол буцаагаад хурж ирнэ. Буцаад энэ итгэл гэдэг зүйл төрнөө. За гэдэг ийм утгатай хөдрөд бол гарч ирсэн байна. Тэгэхээр байгаа сүрээ эвдэхгүйгээр аажмаар одоо өөрчлөхөд бол тусалнаа. Гинтийн одоо энэ өөрчлөлтөөс магадгүй сүүлийн хэдэн сар цухтаад байсан байж болцсохгүй. Гэхдээ энэ зүйлийг аажмаар хийх хэрэгтэй. Энэ зүйлээс битээ зугт энэ зүйлийг аажмаар хийхэд танд саний сахиуснууд бол таныг хамгаална, таны арт бат бөх зогсно. За дээрээс нь таныг бодит орчин дээр ч гэсэн тийм үү хамгаалах, таны артаал зогсох гэр бүл, найз нөхөд хамтын юм хүрээлэл гэдэг зүйл бол танд байгаа шүү гэдгийг бас сануулсан ийм хөдрөд бол гарч ирсэн байна. Тэгэхээр өөрчлөлтөөс ерөөхдөө зугтах хэрэггүй болох ёстой юм заавал болтгоороо болно. Энэ зүйл болсны дараачаас илүү одоо доктортой байдал нэмэгдэнэ гэдэг ийм сануулгын 2 хөдөр бол гарч ирсэн байна. За одоо болохоор бүгдээрээ эхнээс нь хөдрөдөө тайлбарлаад явъя. За хамгийн ихэнд болохоор 8-ын зоос маань гарч ирсэн байна. За тэгээд араас нь яг 2-ын саваа гэсэн ийм 2 хөдөр гарч ирж байна л та. Тэгэхээр энэ бол бүр маш ойлгомжтой мессежийг бол таны сахиуснууд бол танд хүргэж байна. Энэ 3 сарын хугацаанд хичээгээрээ за илүү чин сэтгэлээсээ хөдөлмөрлөх хэрэгтэй шүү. Тэгж чадах юм бол ирээдүйд одоо тэрнийх нь үр ашиг гэдэг зүйл бол маш тодорхойгоор маш юм хүртэхээр те бэлэн байна. Тэгэхээр одоо л жоохон энэ 3 сарын хугацаанд хичээгээд зүтгээд анхаарлаа төвлөрүүлээд тууштай байж чадах юм бол хийж байгаа зүйл чинь бол танд ингээд үр өгөөж өгнө. Ирээдүйд илүү хэрэгтэй шүү. Ирээдүйд одоо юм замын чинь засах зүйлийг одоо бий болж байгаа шүү гэдэг утгатай ийм хөзөрөдөд гарч ирсэн байна. Тэгэхээр таны сахиуснууд бол энэ зүйл дээр таныг тууштай байгаарэ. Одоо хийж байгаа зүйл дээрээ илүү тууштай, илүү бүтээлч, илүү нэг юм хөдөлмөрчтэй, илүү анхаарлаа төвлөрүүлсэн байхыг бол сануулж байна. Тэгж чадах юм бол ирээдүйд бол энэ зүйл маань үр ашгаа өгнө. Энэ зүйл дээр бас таны сахиуснууд бол танд бол маш юм үнэнчээр туслахад бэлэн байгаа гэдгийг бас сануулсан ийм хөдрөд бол гарч ирсэн байна. За тэгэнгүүт энэ зүйлийнхаа хажуугаар арт нь импресс өдөр маань гарч ирсэн учраас яг ийм амралт болон ажил гэдэг зүйлээ хооронд нь маш сайн одоо зохицуулах хэрэгтэй гэдгийг бас сануулж байгаа хөзрөл гарч ирсэн. За тэгээд араас нь таавар болон 4-ийн саваа мань гарч ирээд хамгийн сүүлд нь болохоор 10-ын цус гарч ирсэн байна. Тэнгүүд энэ үед яхаарахгүй нөгөө цухтаагаад байсан тэр нэг гинтийн өөрчлөлт, за гэр орон, за магадгүй хосын харилцаа ч гэдэм үү, эсвэл хувь хүний нэг юм үзэл бодол ч гэдэм үү, тийм иймэрхүү зүйл дээр цухтаагаад байсан зүйл маань бий болноо. Энийг заавал туулах хэрэгтэй, давах хэрэгтэй. Тэгж чадах юм бол яхаарахгүй ийм илүү бат бөх суурьтай, түшиг толгуур гэсэн мэдрэмжтэй. За дээрэс нь ингээд хамгийн сүүлд нь 10-ын зоос гарч ирсэн. Тэгэхээр илүү доктортой урт хугацааны үр өгөөж гэдэг зүйлийг бол танд өгөхөд бэлэн байгаа гэсэн яг юм шатараалтай хөзрөд бол 3 дугаар группийнхэнд маань бол гарч ирсэн байна. За тэгээд яг энэ нэг юм тууштай байдлыг бий болгоод за дээрэс нь хичээж чадах юм бол ирээдүйд гэрэлтэй харагдаж байна. За дээрэс нь өөрийгөө бас орхигдуулахгүй байхыг сануулж байна. За тэгээд яг нэг юм өөрчлөлтөөс гинтийн нэг юм сэтгэл зүйн болон бие махбодын за магадгүй гэр орны юм суур хэрэгцээний ч гэдэм үү те ийм одоо зүйл дээр орхигдуулаад байсан зүйл за магадгүй нэг юм сэтгэлд буглаад байсан зүйл маань ингээд таныг бол заавал энэ зүйлийг та бүхэн мань бол давж гарах хэрэгтэй байх нь байна, туулах хэрэгтэй байх нь байна. Тэгжээж яг энэ 4-ийн саваа шиг илүү бат бөх гэр бүлийг, илүү бат бөх харилцааг, илүү бат бөх одоо нэг юм суурь
Суурь гэдэг зүйлийг бол та бүхэн маань бол тавьж чаднаа. За энэ суурийг бат бөх тавьсны дараачаас яах аргагүй 10-ын зоос шиг илүү тогтвортой, илүү мөнгөний хувьд те илүү тогтвортойгоор орлого орж ирэх. За дээрэс нь ажлын хувьд илүү юм урт хугацаанд танд үр өгөөжөө өгөх. За гэр бүлийн харилцаанд хосын харилцаан дээр болохоор илүү тогтвор сууршилтай, бие биендээ түшиг толгоор болсон ийм газардуулгатай ийм харилцаа бол бий болно гэдгийг сануулсан маш юм гайхалтай хөтөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр энд эдгээр бүх зүйлийг таны сахиуснууд бол танд бэлдсэн байгаа учраас яг энэ анхаарах зүйлийг нь маш сайн анхаарад хийх ёстой зүйлээ маш сайн хийгээд ингэж чадах юм бол танд бол маш юм гэрэл гээтэй ирээдүй гэрэл гээтэй доктортой ирээдүй гэдэг зүйл бол танд бол байгаа шүү гэдгийг бол таны сахиуснууд бол танд сануулж байна. Энэ хэсэг дээр л жоохон та бүхэн маань л анхаарчхад бол ерөөдөө цаашаагаа маш зөв голдролтой, газардуулгатай, за тэгээд илүү тогтвортой, түшиг толгууртай ийм одоо нэг юм дутуу барьсан байсан бол энэ зүйлийгээ дахин нураагаад өөрийнхөө ихтгэл үнэмшил, за магадгүй харилцаа энэ бүх зүйлийг шинээр эхлүүлж чадсанаар илүү бат бөх суурьтай, тогтвортой энэ одоо нэг юм байшинг та бүхэн мань бол барьж чадна гэдэг утгатай ийм хөзрүүд бол та бүгдийн сахиуснаас л ирсэн байна. Тэгэхээр энэ 3 сарын хугацаанд та бүхэн маань өөр дээрээ маш сайн ажиллах хэрэгтэй. За дээрэс нь доктор сууршилтай ирээдүй, доктор сууршилтай одоо суурь хэрэгцээ гэдэг зүйл дээр илүү сайн төвлөрөх хэрэгтэй. За дээрэс нь 2 зоосны хөзөр гарч ирсэн байгаа учраас ерөөхдөө мөнгө санхүүтэй зүйл дээр ажил орлого те энэ зүйл дээр илүү сайн анхаарал өгөөрэй гэдэг ийм сахиусны мессежүүд бол танд ирсэн байна. За ингээд 3 дахь группийн маань уншлага дуусж байна. Дараагийн уншлага хүртэл баяртай дурсамж таратайлаа. 4 дугаар группийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За бүгдээрээ таарах хөзрийнхаа мэрэг рүү орохоос өмнө эхлээд та бүгдийн сонгосон энэ Oracle хөзрийнхаа бас тайлбарыг нь бол уншия гэж бодлоо. За тэгээд тайлбарлал нь орохоос өмнө надад болохоор төрж байгаа мессеж нь болохоор энэ улаан өнгөтэй, за дээрээс нь усан цэнхэр, ягаан, шар ийм оруулахтай ийм хөзөр бол та бүхэн маань сонгосон байна. За тэгээд эмэгтэй хүний дүрстэй. Тэгэхээр магадгүй та бүгдийн сахиус маань ийм эмэгтэйлэг, хүчрхэг тэгсээр нэ маш юм зөөлөн уян хатан ийм сахиуснууд байх бол магадaltaй. За магадгүй энэ хөзрийг сонгосон та өөрөө бас тийм энергитэй байх бүрэн магадaltaй бол надад санагдчихээн. Дээрээс нь усан өнгөтэй байгаа учраас илүү тайван, тогтун, зөөлөн энергитэй. Гэхдээ улаан өнгийн хувцастай байгаа учраас хүч чадал гэдэг зүйл бас айгүй юм өндөртэй. Гэхдээ тэрийг байнга гаргаж ирээд байдгүй илүү тайван, тогтун байжгаад яг нэг юм хэрэгтэй үедээ өөрөө ирч хүчийг гаргадаг төрлийн байх магадaltaй. За тэгээд титэмтэй байна. За титэм нь болохоор өөрөө шар, цэнхэр, улаан, за дээрээс нь юм оранж өнгө орсон юм титэмтэй байна. За тэгэхээр титэмний дүрслэл гэдэг маань өөрөө маш юм ирч хүчтэй, эрх мэдэлтэй. За дээрээс нь шар өнгөтэй, оранж өнгөтэй гэхэлэр илүү гэгээлэг, баяр баясгалантай. За дээрээс нь өөрөө дотоод хүчийг мэдэрдэг. Альва зүйлд маш юм гэгээлгээр ханддаг төрлийн байх магадaltaй ийм хөзөр та бүхэн маань сонгосон байна. За одоо бүгдээрээ номныхоо тайлбартай танилцъя. За номны тайлбар дээр маань болохоор энэ хөзрийн маань тайлбар нь ингээ харах юм бол их хүний энергитэй хөзөр та бүхэн маань сонгосон байна. Яхаа аргагүй эмгтээлэг, эрч хүнчтэй, ийм ихийн хайр, тэврэлт, зөөлөн юм хүлээн зөвшөөрөх, за дээрээс нэг юм хүчрхэг, сайн сайхан руу тэмүүлэх, өөрийн хүүхэд насыг эдгэх гэсэн утгатай ийм хөзрийг бол та бүхэн маань сонгосон байна. Тэгэхээр надад бол орж ирж байгаа байдал нь за дээрээс нь зураглал, за номны тайлбар гээд бүгд яг л ерөөхдөө таарж байна. 4 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань 3 сарын хугацаанд таны сахиусны өгж байгаа мессеж нь болохоор өөрийн дотоод хүчийг сэргээх, за альва зүйлд маш зөөлөн хандах, өөртөө зөөлөн хандах, за магадгүй ийм ихийн хайр, зөөлөн энерги сэргээх. За дээрээс нь давхар энэ хүүхэд насны эдгэрэл гэдэг зүйл бас надад айгүй юм тод сонсогдлоо л доо. Өөрийнхөө хүүхэд насны, өөрийнхөө дотоод өөрийг эдгэх тал дээр илүү нэг юм арга хэмжээ авсан сар байж болцошгүй харагдчихээн. За дээрээс нь альва зүйлд хэн нэгэнд те маш юм өөрөмсөг, тэврэлтийг өгсөн, за илүү нэг юм хүлээн зөвшөөрөгдсөн ийм мэдрэмжтэй 3 сар байхыг бол таны сахиуснууд бол танд хэлж байна. За одоо бүгдээрээ таарах төзөр рүү орцгоё. За одоо бүгдээрээ таарах төзөр дээрээ гарч ирсэн хөзрүүдтэйгээ танилцъя. За Hermit, Од, 10-ийн сава, 6-гийн сава, 10-ийн аяга,
За дээрээс нь сүүлийн үзэр маань болохоор хатны сэлэм гэсэн ийм 6 хөзөр бол 4-р группнийхэн дээр маань гарч ирсэн байна. За энэ хөзрүүдээ ингээ харах юм бол хамгийн эхлээд би их арканасаа эхлээд тайлбарлая гэж бодлоо. За Хермит болон одны хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр энэ хоёр хөзөр маань болохоор нийлхээрээ таны сахиуснууд танд юу гэж хэлж байгаа вэ гэхлээр таны итгэл гэдэг зүйлийг дахин сэргэхэд, дотоод идэгрэл гэдэг зүйлийг дахин сэргэхэд бид нар ингээд хажуунаас чинь чимээг үхнээр дэмжих болноо. Та өөртөөхөө дотоод ертөнц рүү илүү нэг юм өнгийгөө дотоод идэгрэл гэдэг зүйл дээр анхаарах хэрэгтэй шүү. За дээрээс нь итгэл найдвар гэдэг зүйлийг дахин асаах хэрэгтэй гэсэн ийм хоёр мессежийг бол танд хүргэж байна. За тэгээд яг нэг юм дотоод өөрийнхөө ертөнцөөр аялсан илүү нэг юм дотгошоогоо төвлөрсөн үедээ энэ зүйлийг ганцаардж гин гэж хүлээж авах гэхээсээ илүүтэйгээр илүүгээр одоо би аливаа зүйлийг ухаарж байгаа шүү. Би энэ зүйлийг ухаарж гин, би энэ зүйлийг ойлгож гин гэдэг талаас нь олж хараарай. За дээрээс нь итгэл найдвар гэдэг зүйлийг бий болгохын тулд өөрийнхөө дотоод идэгрэл гэдэг зүйл дээр илүү анхаарах хэрэгтэй шүү. Тэгж чадах юм бол энэ дотоод идэгрэл маань бий болсноор илүү нэг юм ирээдүй гэдэг зүйл рүү гэрэл хийгээ гэдэг зүйл рүү ерөөдөө ойртно гэсэн ийм сануулгын болон зөвлөгөөний хоёр хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр энэ 3 сарын хугацаанд таны сахиуснууд бол таныг маш чимээгүйхнээр таныг дэмжинэ гэдгээ бол илэрхийлж байна. За дээрээс нь таныг өөрийнхөө итгэл найдвар, өөртөө итгэл гэдэг зүйлийг сэргээх хэрэгтэй, дотоод өөрлөгөө жоохон өнгөх хэрэгтэй шүү гэдэг ийм том хөзөр бол гарч ирсэн байна. За тэнгууд дараагийн хөзөр маань болохоор 10-ын саваа гарч ирсэн байна. За тэнгууд энүүгээр болохоор таны сахиуснууд таныг хит их ачаа өөрөд яваад байна. Хит их зүйлийг одоо тэгээд аваад яваад байна. Тэгэхээр энэ их олон ачаануудаа хөнгөлөх хэрэгтэй. Магадгүй хүний өмнөөс альва зүйлийг хийхээ болох, өөрийгөө нэгт тавих. За дээрээс нь өөрийнхөө нэг юм үүрэг хариуцлага гэдэг зүйлийг жоохон багасгах, ядарлыг багасгах хэрэгтэй шүү. Тэгвэл бол одоо ингээд маш их зүйлийг хийгээд амжуулаад ядраад байгаа учраас энэ их ачаатайгаа урагшлах юм бол маш их юм ядарсан. За магадгүй ирээдүй мөрөөдөл гэдэг зүйл рүү ойртоход айгүй юм хол санагдаж болцсохгүй. Арай илүү нэг юм удаан очиж магадгүй. Тийм болохоор энэ өөрийнхөө ачаануудаас ерөөдөө салах хэрэгтэй. Баг багаар нэг юм өмөрсөндөх өөрийнхөө ачаануудыг хөнгөлөх хэрэгтэй. Тэхийн тулд өөрийнхөө дотоод ертөнц рүү өнгөх хэрэгтэй. Тэгжээж нэг юм идэгрэл энэ их ачаануудаас салж чадах юм бол энэ итгэл найдвар гэдэг зүйл, мөрөөдөл гэдэг зүйл бол энүүхэн энд байгаа шүү гэдгийг бол сануулсан ийм хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр таны сахиуснууд бол альва зүйлийг бүх зүйлийг ерөөдөө өөрөө бүгдийг нь гар бие оролцож хийх шаардлагагүй. Ямар нэгэн байдлаар хүнээс тусламж авах хэрэгтэй бол тусламж авах хэрэгтэй. Энэ олон моднуудаа тийм үү хин нэгэнд өгөх. За хин нэгнээс тусламж авах. За дээрэс нь үнэхээр хэрэггүй өнгөрсөн цагийн тэр хэцүү зүйлүүд, хэцүү ачаанууд байгаа бол эдрийг үлдээх хэрэгтэй гэдгийг сануулсан ийм хөзөр бол гарч ирсэн байна. За тэгэнгүүт 4-р хөзөр маань болохоор 6-гийн саваа гарч ирсэн байна. Тэгэхээр энэ бол маш сайн мэдээ. Таны хичээл зүтгэл гэдэг зүйлийг бол хүмүүс олж харнаа. Та хүлээн зөвшөөрөгднө. Ялалт гэдэг зүйл танд ирнэ гэсэн ийм утгатай хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр өөртөө итгэх итгэлийг ерөөдөө өөрөө хамгаалах хэрэгтэй. Олонний дунд ингээд гэрлээ алдахгүй байхад таны сахиуснууд бол танд тусалнаа гэдэг ийм хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр магадгүй ажил дээрээ ч гэдэм үү, хамт олон нэрээ шагнуулах, за хин нэгнээс магтуулах иймэрхүү үйл явдал бол болж болцсохгүй. Нөгөө ингээд нэг юм ажил дээрээ ганцаараа ингээд зүтгээлээсэн энэ бүх зүйлийг ерөөдөө өөр өгөөж нь бол гарнаа гэдэг утгатай ийм хөзөр бол гарч ирсэн байна. За тэгэнгүүт яг энэний араас болохоор 10-ын аяг маань гарч ирсэн. Тэгэнгүүт сэтгэл ханамж гэдэг зүйл, хосын харилцаа, найз нөхдийн харилцаанаас ад жаргал гэдэг зүйлийг, за дээрээс нь дотоод тайван байдал гэдэг зүйлийг бол энэ 3 сарын хугацаанд бол та бүхэн маань бол мэдрэх нэ сүүл хэсэгтээ тийм үү. Эхний хэсэгт эдгээр зүйлүүдийг шатуудыг давсны дараачаас яг нэг юм сэтгэлийн амар амгалан гэдэг зүйл бол танд хадгалагдана, үлдэнэ, тэр зүйлийг мэдэрнэ. За дээрэс нь ад жаргалыг ерөөдөө гаднаас гэхээсээ илүүтэйгээр дотроосоо өөрөө бий болгоно, өөрийгөө эдгэнэ гэдэг утгатай ийм хөзөр гарч ирсэн байна. Тэгэхээр та бүгдийн сонгосон их аркант оракл хөзөртэй ч гэсэн бас яг таарж байгаа харагдаад байна л та. Илүү нэг юм хүүхэд насны өөрийнхөө дотоод байдлыг эдгэх гэдэг утгатай хөзөр байсан. Тэнгүүд өөрийнхөө энэ их ачаанаас салснаар, өөрийнхөө дотоод өөртөөгөө нүүр тулснаар эдгээр юм шин ахиц дэвшлүүдийг та бүхэн маань бол мэдрэх нь байна. За дээрээс нь яг тэрний дараа өөрийн нэг юм дотоод амар амгалан сэтгэл ханамж гэдэг зүйлийг бол олж мэдхэд
За дээрэс нь мэдрэхэд ерөөхдөө таны сахиуснууд бол танд туслана гэдэг утгатай хөзөр гарч ирж байна. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор хатны сэлэн маань бол гарч ирсэн байна. Тэгэхээр энэ болохоор илэн талангүй байх хэрэгтэй. Альва зүйлд үннээрээ байх хэрэгтэй, үннээ хэлэх хэрэгтэй, өөрийн хэл хязгаарыг тодорхой тогтоох хэрэгтэй гэдэг ийм утгатай хөзөр бол гарч ирсэн байна. За дээрэс нь альва зүйлд илүү нэг юм логикороос хандвал илүү дээр шүү гэдэг ийм хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр энэ хөзөр маань болохоор сахиусны цөөлгөө гэдэг утгаараа гарч ирэх юм бол оюун ухаан, оюун санаа гэдэг зүйлээ өөрөө хамгаалах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлтөд хэд их автсан шийдвэрээс аль болох өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Альва зүйлд илүү логик сэтгэлгээгээр хандах хэрэгтэй. За дээрэс нь үнэн гэдэг зүйлээ хамгаалах хэрэгтэй шүү. Өөрийн үнэн гэж боддог үзэл бодол. За тэр зүйлээ хамгаалах хэрэгтэй. Хэл хязгаар гэдэг зүйлээ хамгаалах хэрэгтэй гэсэн ийм утгатай хөзрөл гарч ирсэн байна. Тэгэхээр 4-р группийн маань энэ 3 сарын хугацаанд таны сахиуснууд альва зүйлд өөрийнхөө хүч чадлыг гаргах, эсвэл хүч чадлаа нэмэгдүүлэх гэхээсээ илүүтэйгээр өөрийн ихтгэл найдварыг илүү нэмэгдүүлэх, үнэн гэдэг зүйлтэйгээ нүүр тулах, өөрийн үннээрээ байх хэрэгтэй байх нь байна. За дээрэс нь өөрийнхөө дотоод гэрлийг хамгаалах гэсэн ийм мессежүүдийг бол танд бол хүргэж байна. За тэрнээс гадна өөрийнхөө хэд их ачааг бас суллах хэрэгтэй. Өөрийнхөө дотоод нэг юм сэтгэл ханамж гэдэг зүйлийг гаднаас хайх гэхээсээ илүүтэйгээр дотороосоо хайх хэрэгтэй гэдгийг бас сануулсан ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр энэ 3 сарын хугацаанд бол өөрийгөө алдахгүйгээр өөрийнхөө гэрлийг, өөрийнхөө ихтгэл найдвар гэдэг зүйлийг та бүхэн маань ийм зөөлөн аргаар сэргээх хэрэгтэй байх нэ. За ингээд 4-р группийн маань уншлага дуусж байна. Дараагийн уншлага хүртэл баяртай дурсамж таратайлаа.